За энд эмнэлгийн улаан авах дээр болж байгаа яриа байна. Та давтаад хэлээд өгөөч. Би ойлгохгүй байна гиндэ. За одоо энд ингээд нэг 40 асуулт хариулт байгаа. Энэ 40 асуулт хариултыг бол ямар ч эмнэлэгт очисон ер нь л дандаа л давтагдж байдаг ийм асуулт хариултууд байгаа. Ийм асуулт хариулттай байхад нэг хэсэгтээ ер нь эхний ээлжинд өөрөө биеэ дагаад эмчид үзүүлээд ойр зургийн асуудлаа зохицуулаад ойлголцоод яваад байх боломжтой гэж бодоод маш анхааралтай сонсоод үгийн ёстой насны тоогоор давтаж хэлээд өөрийн болгоцгоогоорой. За би Францаар нь хэлээд монгол орчуулгыг хэлээд яваад байна. За хэллээ шүү. Bonjour, vous avez rendez-vous? Сайн байна уу? Та цаг авсан уу? Bonjour, non, je viens sans rendez-vous. Сайн байна уу? Би үгүй ээ, би цаг авалгүй ирлээ. Quel est votre nom? Таны овог хэн бэ? Mon nom est Dorch. Миний овог бол Dorch. Pouvez-vous épeler votre nom, s'il vous plaît? Та овгон үсэглээд хэлээд өгөөч. D-O-R-J. Quel est votre prénom? Tani нэр хэн бэ? Mon prénom est Batbayar. Миний нэр бол Батбаяр. Quelle est votre date de naissance? Tani төрсөн сар. Tani төрсөн сар хэзээ вэ? Le 3 février 1985. 1985 оны 2 сарын 3. Vous avez une carte vitale ou l'AME? Oui, j'ai une carte AME. AME. Танд эрүүл мэндийн даатгалын карт эсвэл AME байгаа юу? Тийм ээ, надад AME карт байгаа. Quelle est votre adresse actuelle? Таны одоогийн оршин суугаа хаяг юу вэ? 12 rue des Lilas 75 19e Paris. Paris 19-р дүүрэг Лилагийн гудамж 12 тот. За энд нэг юм хэлэхэд энэ 75,019 гэж би хэлээгүү те сая 75 19-дүгээр гэж хэлсэн. Тэгэхээр ялангуяа Парис ч юм уу ер нь томоохон хотуудын олон дүүрэгтэй хотуудын шуудангийн код нь энэ ийм байдаг тий. За тэгэхээр энэ Парисын шуудангийн код 75-аар эхэлдэг. За хэддүгээр дүүрэг вэ гэдг нь энэ хойтлын хоёр оронтой нь байдаг. Учираас ямар ч хүн шууд 75 тэгээ 19-дүгээр гэж хэлэхэд Парисын 19-р дүүрэг юм байна гэж ойлгох ёстой гэсэн үг шүү. Тэгэхээр би яг тэгж яаж ойлгох ёстой вэ? Яаж хэлэгддэг вэ гэдгийг ердийнхөөр ингээ хэлчихлээ. Хэрвээ би энэ чинь математикийн тухай ярьж исэн бол энийг 75,019 гэж хэлэх ёстой байсан тий. Эсвэл нэг нэгээр нь 75 гэдэг юм уу гэж хэлж болох байсан. Хүнд утасны дугаар хэлж исэн бол за тэгэхээр энэ саяныхыг анзаараагүй байж магадгүй гэж бодоод дахиад ердийн хэрэглээний байдлаар хэлээд өгье. 75 19-дүгээр гэж хэлэх нь шүү. 75 19e. 75 19e. За 8-дугаар асуулт. Vous habitez seul ou avec votre famille? Та ганцаараа амьдардаг эсвэл гэр бүлээрээ юу? J'habite avec ma femme et mes enfants. Би эхнэр болон хүүхдүүдтэйгээ амьдардаг. Vous avez une pièce d'identité? Танд бичиг баримт байна уу? Энэ pièce d'identité гэдэг нь манайхаар иргэний үнэмлэх паспорт гэсэн үг.
За ер нь бол өөрийг минь гэрчлэх тэр бүхэл бичиг баримт байж болохоор жишээ нь жолооны үнэмлэх ч юм уу те саяны паспорт иргэний үнэмлэх байхгүй бол pièce d'identité гэдээ асууж байгаа тохиолдолд өөрт байгаа өөр бусад намайг гэрчлэх бичиг баримтаа санал болгож болох байхгүй юу? Жолооны үнэмлэх болох уу? Тийм юмны одоо миний ажлын карт байж болох уу ч гэдэг юм уу те. За тэгээд энийг асууж байгаа тохиолдолд магадгүй миний нэр овгийг буруу бичихгүй тулд ч гэдэг юм уу те асууж магадгүй байхгүй юу? Тэгэхээр зөвхөн pièce d'identité гэхээр иргэний үнэмлэх байна уу эсвэл орчин суугчийн карт байна уу гэж ойлгоод тэр нь байхгүй бол болохгүй юм байна л да, бүтэхгүй юм байна л да гэж бодож болохгүй гэсэн үг. Оронд нь орлуулж болохоор баримт бичиг юу вэ? Тэрийгээ санал болгоод үзэхэд буруудахгүй шүү. За саяных бол зүгээр ташрамд нь хэлж байгаа мэдээлэл байлаа. Тийм ээ. За vous avez avez-vous une pièce d'identité? Таны тодорхойлох бичиг баримт байна уу? Oui, voici ma carte. Байна. Энэ миний карт. Quel est votre numéro de téléphone? Таны утасны дугаар хэдвэ? За тэгээ энэ тараа хэд гэж бодохоо монголоор бол бид нар та утасны дугаараа хэлнэ үү? Таны утасны дугаар хэдвэ? Гэд хэд гэдэг үгээр нь асуугаад байна тийм ээ. Гэтэл Франц өгүүлбэрт болохоор ямар гэдгээр асууж байна шүү. Тэрийг анзаараарай. Quel est votre numéro de téléphone? Тэгэхээр 0712 гэдэг Францад бол 2-2-оор нь хэлдэг. Энийг нэгээр нь биш. Хэрвээ утсаар хүнд хэлж байгаа тохиолдолд эсвэл өөрийнхөө дуудлага эсвэл нөгөө хүний сонсгол гэд ямар нэг эргэлзээтэй байдал үүсгэхгүй тулд нэгээр нь хэлж болно. 0 7 1 2 3 4 5 6 7 8 аль эсвэл 07 12 32 56 78 гэд ингээд хоёроор нь хэлдэг. За depuis quand vous ne vous sentez pas bien? Хизэнээс таны бие чилэрхэд байна? Хизэнээс таны бие таагүй байна? Depuis 3 jours. Сүүлийн 3 өдөр. За энэ ч нөгөө dernier гэдэг сүүлийн гэдэг үг байхгүй байна те. Гэтэл энэ 3 хоногийн өмнөөс одоо өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа учраас depuis гэдэг хэлээд байгаа гэдгийг дахин сануулъя. За depuis quand хизэнээс таны бие тавгүрхэвэ? Сүүлийн 3 өдөр. Окей. За 12 дугаар асуулт. Qu'est-ce qui ne va pas? За ямар асуудал байна? Юу нь болохгүй байна? J'ai mal au ventre et de la fièvre. Гэдэс өвдөд халуураад байна. Vous avez de la fièvre maintenant? Та одоо халуунтай байна уу? За энэ дуудлаган дээр vous avez de la fièvre. Энэ бол окей. За энэ maintenant гэж бичээд maintenant гэд тэг нь ер нь ингээ балархайлтуулаад одоо сулхаан дуудаж байна гэсэн үг. Зарим тохиолдолд бүр дууддагчгүй тохиолдол байна. Тэгэхээр maintenant гэж хэлдэг үе байдаг шүү. Тэгэхээр maintenant гэж хизээж ингэж дуудахгүй. Ердийн ярианд ийм удаан хурдаар хэлэхгүй шүү. Тэрэнд тасаарай. Vous avez de la fièvre maintenant? Oui, un peu. 38,2. Тийм ээ, жаахан 38.2. За энэ 10-ны гэдгийг таслал гэдгээр нь хэлчихлээ тий. 38 таслал 2. За эсвэл яг халууны тухайд ярьж байгаа тохиолдолд 38.2 гэж шууд хэлчихдэг. 38 2. Тэгэхээр ингэж хэлж байгаа тохиолдолд нөгөө хүн маань ойлгохдоо 38.2-тай байгаа юм байна гэж ойлгоно гэсэн үг. 38.2. Окей. За 14 дугаар асуулт. Vous avez déjà pris des médicaments? Та ямар нэг юм уусан уу? Аль хэзээ юм уусан уу?
За бид нар монголоор бол хэлж та аль хэзээний юм уусан уу гэж барагтай нэг асуудаггүй те. Та одоогоор ямар нэг юм уучихсан байгаа юу гэж асуухад энэ déjà гэдэг аль хэдийнэ гэдэг үгийг ашиглаж байна шүү. За тийм ээ, du paracétamol ce matin. Тийм ээ, өнөө өглөө парацетамол уусан. За нөгөө уусан барьсан гэдэг үг нь энэ өгүүлбэрт бол байхгүй нэ те. Ингээ хэлэхэд ойлгомжтой байна. За vous avez уучлаарай. Avez-vous des allergies? Танд харшил бий юу? Та харшилтай юу? Non, aucune allergie connue. За ямар ч харшил байхгүй гэдэг нь non гэж байна те. Энэ aucune гэдэг нь өөрөө үгүйсэх суудахтай ямар ч гэсэн суудахтай байна. За энэ connu гэдэг нь болохоор connaître гэдэг таних мэдэх гэдэг үйл үгийн үгийн одоо өнгөрсөн цагийн хэвийг нь ингэж тэмдэг үг маягаар ашигладаг. За өөрөөр хэлбэл миний л мэдж байгаагаар ямар ч харшилгүй. Одоохондоо л мэдсэн юм алга, мэдсэн харшил алга гэж хэлэхэд aucune allergie connue. Тэгээ энийх нь орон эсвэл à ma connaissance гэх мэтчлэн хэлж болдог л доо. За энэ нь хамгийн амархан хувилбар нь гэсэн үг. Avez-vous des allergies? Та ямар нэг харшилтай юу? Non, aucune allergie connue. За 16 дахь асуулт. Est-ce que vous avez déjà été opéré? Та өмнө нь хагалгаанд орж байсан уу? Ямар нэг хагалгаанд орж байсан уу? За тэр өмнө гэдэг чинь avant, devant гэж одоо анхан шатнд бид нар хэрэгэлдэг тий. Гэтэл дахиад л нөгөө аль хэдийнэ гэсэн үгийг ашиглаад байна тий. Vous avez déjà été opéré? Oui, j'ai été opérée de l'appendicite. За тийм ээ. Мухар олгоогоо ахуулж байсан. За ахуулах гэдгийг нь болохоор энэ араа j'ai été opérée гэж хэлж байна. Мухар олгоондоо хагалгаа хийлгэсэн гэсэн үг байна шүү. За энэ opéré гэдэг нь болохоор opération гэдэг хагалгаа гэсэн үг байна. Тэ нэр үг нь opérer гэхээр se faire opérer, être opéré гэхээр хагалгаанд орох гэсэн үг байна. За 17 дугаар асуулт. Est-ce que vous avez mangé aujourd'hui? Та өнөөдөр хоол идсэн үү? Non, je n'ai rien mangé. Үгүй би юу ч идээгүй байгаа. Юу ч идээгүй. За энэ чи rien гэж байна те. Ne rien гэхээр юу ч гэсэн үг байна. Тийм ээ. Энэ aucune гэдэг шиг юм үгүйсгэл байна. Гэхдээ энэ ne rien гэдэг нь бол энгийн хэрэглээний юм хялбархан үйл үгээ үгүйсгсэн юм хэлхиц гэж тийм та. Ne rien гэдэг энэ хоёр байна. За дараа нь 18. Vous avez un contact. 18-ыг хэлээд. Vous avez un contact en cas d'urgence. За гэнти яралтай үед хинтээ холбогдох вэ? Тийм хүн байна уу? За энэ en contact гэдэг нь холбоо хэлхээс сүлбээ тэрийг хэлж байгаа. Холбоо барих хүнийг хэлж байна. Ер нь бол энэ en contact гэдэг нь холбоо барих хүн гэж ойлгоорой. За en cas d'urgence гэдэг нь гэнтийн яралтай үед холбоо барих хүн байна уу гэж энэ бүтэн өгүүлбэрээр ойлгох юм. Энэ контакт гэдэг нь ер нь ямар нэг одоо бид нар жишээ нь богино холбоо үүсгэх гэж захилгаан дээр ч гэсэн ярихад энэ контакт гэдгээр ашигладаг л та тий. Эсвэл ямар нэг юм бохир зүйлтэй ингэж гардаж ажилтдаг учраас тэр гэж ярихад энэ контактыг ашиглаж болно бас. За энэ тохиолдолд болохоор гэнти яралтай үед холбоо барих хүн байна уу? Oui, ma femme. Тийм ээ, манай эхнэр. Утасны дугаар нь 0687 65 43 21. За одоо энийг уушаадгүй. Vous avez un contact en cas d'urgence? Oui, ma femme. Son numéro 06 87 64 43 21.
19. Vous parlez français? Un peu, je suis en cours de français. Та францаар ярьдгүй? Тийм ээ. Би Франц хэлний хичээлд явдаг. За энэ 40 асуултыг дахин хэлэхэд би мэдээж өөрөө ингээд Францд амьдраад ганц нэг удаа ингээд 2 удаа төрж ганц нэг удаа эмнэлгээр орж гарахад болж байгаа юм ярианууд болон иймэрхүү үг хэлэх хэрэг болж магадгүй гэсэн бодлоор бэлдсэн асуултууд байгаа. За тэгээд уул нь бол одоо ингээ харжээ суухнаа нь та францаар ярьдгүй гэдэг нь бүр энэ хамгийн ихэндээ байх хэрэгтэй байгаа байхгүй юу уул нь. Сайн байна уу? Та цаг авсан уу? Та францаар ярьдгүй гэх мэт чинь тэ. За тэгээ энэс хоошоо доошоо ингээ нарийн ширээ асуулт гарахаар энэ францаар ярьдгүй гэдэгтэйгээ уялдаа дараагийн асуултууд ундрах гээд байна л та. За энэ асуулт мэдээж тухайн харилцаж байгаа эмч гэнэ одоо ер нь хүнээсээ шалтгаалаад яриа нь яаж ч өрнөж магадгүй тийм ээ. Эсвэл таны биеийн байдалтай холбоотой бас. Тэгэхээр яг ийм одоо бэлэн хүснэгт бэлдээд бөглөөд сууж байгаа юм шиг ингээд энэ дарааллаар асуулт байна гэж бол хизээж байхгүй шүү. Тэ энэ дараалал гэдэг бол зүгээр өөрөө уншиж байхдаа энэ хичээлийн хэрэглэгдэхүүнд л ашиглаж байгаа дараалал болохоос бодит амьдралтай ямар ч байдлыг дараалал гэдгийг ч одоо мэдээж мэддэхтэйгээ байгаа тийм ээ. За энэ 19 дугаар асуултыг ахад хэлээд өгье. Vous parlez français? Un peu, je suis en cours de français. За 20. Vous voulez un interprète? Танд юу орчуулагч хэрэгтэй юу? За энд хэрэгтэй гэдэг үг нь алга байна. Гэхдээ энэ чи хүсэх гэж үг байна тий. Та орчуулагч хүсэж байна уу? Танд орчуулагч хэрэгтэй юу? Oui, si possible, ce serait plus facile. Тэгье хэрвээ боломжтой бол ингэвэл илүү хялбар байх. Илүү хялбар байхсан гэнэ. За. Одоо 21 дугаар асуулт. Est-ce que vous avez d'autres symptômes? Танд өөр ямар нэг шинж тэмдэг байна уу? Oui, j'ai aussi mal à la tête. Тийм ээ, би бас толгой өвдөд байгаа. Миний толгой өвдөд байгаа. Est-ce que vous toussez? Та ханиалгаж байгаа юу? Oui, un peu, surtout la nuit. Тийм ээ, ялангуяа шөнө. Тийм ээ, бага зэрэг. Ялангуяа шөнө. Est-ce que vous avez des difficultés à respirer? Танд амьсгалахад хүндрэл байна уу? Та амьсгалахад хүндрэлтэй байна уу? Non, pas encore. Үгүй, одоохондоо гайгүй. Үгүй. Avez-vous des antécédents médicaux? За одоо эндээс нараа antécédents médicaux гэж бас найдвартай асуудаг. Энэ нь болохоор урьд өмнө хийлгэж байсан хүндхэн том эмчилгээ, сувилгаа, арчилгаа хэлж байгаа. Энд нь болохоор том хагалгаанууд байж болно. Өмнө нь одоо хийлгэжсэн эмчилгээнүүд байж болох байхгүй юу? Энэ antécédent өнөөдрийг хүртэл хийлгэжсэн томхон ноцтой. За эсвэл одоо нэг тэр яг тухайн мөчтөө ноцтой биш гэсэн урт хугацаанд ийм асуудал үүсгэж болцсохгүй эмчилгээ хэлээд байгаа байхгүй юу? За тэгэхээр энд бол бүх юма хэлнэ гэсэн үг болох нь. За дахиад уншаад үгүй. Avez-vous des antécédents médicaux? Oui, je suis diabétique. Тийм ээ, би чихрийн өвчтэй гэнэ. Нөө диабеттэй гэнэ. За. Prenez-vous des médicaments régulièrement? Та тогтмол эмуудгүй? Oui, j'ai des médicaments pour le cœur. Тийм ээ, би зүрхэндээ эмуудаг.
За одоо энэ чинь нэгэнтээ чихэртэй гэсэн бол энэ чихэрэнд ч юм уу уудаг юм бас байж болно тий. Тэг гэх юм бол pour le cœur et pour гэдэг хойш нь цуглаад хэлээд иж болно тийм ээ. Эсвэл шууд эмийнхээ нэрийг таг гэ хэлээд иж болно. Яг эмчтэр одоо очиод бүрэн дүрэн ярьж итгэлтэй сайхан харилцаад ойлголцож чадахгүй гэж бодож байгаа тохиолдолд уудаг юмнуудынхын ядаж зургийг аваад ийм уудаг гэд харуулчихад илүү ойлгомжтой болно гэсэн үг тий. Өөрөө сандарч ядчихтаа өвдөөд сандарч ядчихтаа бас нөгөө имээ санах гэж хичээх гээд нэмэлтээр ингэж тэгээ хэдий ч нэ энэ мэтийн асуудал хурдан дуусна төдий ч нэ эмчтэй хурдан үзүүлнэ л гэсэн үг шүү дээ тийм ээ. За тэгээ ер нь ингээд дас завсраар нь бас ингээд хавчуулж хальтраад хэлэхэд хүнтэй ойлголцохгүй байна ойлголцож хад хэцүү байна ч гэдэм үү те тэр бол бидний бэлтгэлээс шалтгаалдаг. Тэгэхээр хэдий ч нэ одоо эмчэд үзүүлэхэд ингээл асуултанд хариулаад цаг бараад ахихаа оронд бушуухан шиг л эмчэд үзүүлээд одоо эмчилгээ бичүүлж аваад эмээ угаад нэг энэ зовироос алах юмсан гэсэн бодол байгаа шүү дээ. Тэгэхээр энэ мэтийн жижүүрийн асуултанд бол шажигнтлан сайхан хариулдаг байх хэрэгтэй гэсэн үг байхгүй тий. За тэгэхээр эндээ одоо за очихоор мэдээж юм уудгүй гэж над чиг ингэж 4-5 юм өдөрт 3-аар уудаг хүнд тэрийг санаж ядан хэлжсэн дуруу за өдөрт гэл харуулаад эмчийн бичгийн бэлдээд очихсан харуулах уудаг юмныхаа хайрцгийн нөгөө бол зургийн тэ бэлдээд очсон байх юм бол энэ мэтийн асуултанд бол хичнээн сайхан хурдан явах вэ тийм ээ. Тэгэхээр энэ үг дутгах гэхээсээ илүү хувийн бэлтгэлийн улмаас заримдаа ингэж ойлголцохгүй байгаа юм шиг тэгээд тэрэндээ бачимддаг, ядардаг, түүртдэг шүү. Ялангуяа энэ ангаахын ийм асуулганд бол тэр мэтийн юм сайхан бэлтчих юм бол илүү гоё амар байна шүү. Тэгээд ийм сэтгэл амар байх юм бол үг хэллэгч нь ингээд уурах тархич нь өөрөө чөлөөтэй сайхан ажиллаад юу яадаг. Тэгээ үг хэллэгч нь ч ингээд сайхан хэлний өдөрт бэлэн байж идэг шүү. Сандрах юм бол нэрээ хүртэл мартдаг хорвоо шүү дээ тийм ээ. За ингээд хажуугаар нь ингээд илүү үгэлчлээ. За тэгээ энэ чи хэлсэн 26 одоо 26. Avez-vous déjà fait une prise de sang? Та хэлсэн энэ цус энэ prise de sang гэдэг нь цус авалт гэсэн үг байна л та. Тэгвэл энэ болохоор одоо юуны цусны шинжилгээ гэсэн үг шүү. Цусны шинжилгээ ингээд шууд хэлцдэг. Цусны шинжилгээ хийлгэсэн үү? Гэсэн чи үгүй үгүй гинэ. За non jamais. За одоо тэгэхээр им зүрх өвддөг диабеттэй хүн цусны шинжилгээ ортоос хийлгээгүй байна гэдэг нь ч юу л бол бодит амьдрал дээр тийм ээ. Тэгэхээр энэ jamais гэдгийнх нь оронд шинжилгээ хийлгэжсэн хүмүүс нь тийм ээ өчигдөр уржигдөр 2 жилийн өмнө эсвэл сарын өмнө эсвэл жил болж ийлээ нөгөө сар бүрүүд гэх мэтчлэн ингээд тоогоо хэлж болох байхгүй юу. За энэ хариултууд бол сөүлийн хариултууд гэж ойлгоорой. Энэ зохион бол миний л санаанд орсон л юмнууд байгаад байгаа шүү. Зарим тохиолдолд энэ утга авчилтаагүй юм шиг санагдчих магадгүй уучлаарай. За цусны шинжилгээ хийлгэж ясна уу гэсэн чи үгүй огт үгүй. Est-ce que vous êtes vacciné contre la grippe? Та ханиадны эсрэг вакцин хийлгэсэн үү? Non, pas cette année. Үгүй энэ жил хийлгээгүй. За энэ ханиадны вакцин гэж байна. Франц талав. Энийг янз бүрийн маш эмзэг одоо сул биетэй хүмүүст бол эмч нь шууд зөвлөдөг юм блэ. За тэгээд ер нь эрсдэлтэй биеийн эрүүл мэндийн юм жаахан савлгаатай байгаа хүмүүст энүүхнээс ч болтгой холуур өнгөрөх гэсэндээ ийм вакцин хийлгэждэг юм блэ шүү. За Avez-vous des douleurs dans la poitrine? За энэ гацчлаа хавшаад үгүй. Avez-vous des douleurs dans la poitrine? Таны цээжэр
Хүндүрлэж өвдөж байна уу? Non, ça va mieux maintenant. Үгүй одоо арай дээртчихсэн. Ça va mieux. За энд болохоор хараа mieux гин. Тэгэхээр өмнө нь жаахан хүндүрлэжсэн болж таарах нь байна тий. Одоо дээртсэн. За энэ дээр mieux гэж харьцуулалтын үг орж ирж байна шүү. Дараа нь 29 дугаар асуулт. Est-ce que vous fumez? Та тамхи татдаг уу? Тийм ээ. Гэхдээ их биш. Mais pas beaucoup. Est-ce que vous buvez de l'alcool? Та архины төрлийн эсвэл одоо нөгөөс согтууруулах ундаа уудаг уу? Parfois, mais rarement. Хаяал гэхдээ ховордоо. Гэхдээ гэвч ховорхон л гэнэ. За энэ ямарыг ховорд тооцох вэ гэхээр наадам цагаан сараар удаг гэвэл одоо жишээ нь ховор гэдэгт нь орхон байна шүү. Одоо уух гэдэгт бол бүр юм нөгөө ноён 3 нохой 4 харагдтал уухыг бол оруулахгүй шүү энд. Энэ хоолн дээр одоо Францын тохиолдолд бол хоолн дээр нэг хундаг дар суухыг бол энгийн үзэгдэлд бараг тооцож байгаа. Тэгэхээр одоо баяр ёслолын үеэр хөөрөө дарваад 2 хундаг дарс, 1 хундаг шампанск уухч гэдэг юм уу те тэрийг тохиолдлыг rarement гэдэгт нь оруулаад байгаа шүү. За эсвэл хүний хувийн нарч юм уу те. За 31 дугаар асуулт. Avez-vous vomi? Та болчихсон уу? Oui, 2 fois hier soir. Тэгсэн өчигдөр орой 2 удаа. Est-ce que vous avez mal quand vous urinez? Та шээхэд өвдөж байна уу? Таныг шээхэд өвдөж байна уу гин. За одоо бодвол хорсож байна уу гэж гэх юм л дээ тийм ээ. За одоо энэ хараа ердийн нөхцөлд энэ urine гэдэг юм уу энэ бол бүр яг одоо шээх нохой дээр бол одоо сарих гэдэг үгээр нь гэж яг тэр үг нь байгаа хгүй яг оноогсон үг нь. Энэ эмнэлгийн хүлээн авахд асуудагдж байгаа хүнд бол энэ urine гэж гэхээр илүү тодорхой байгаа байхгүй юу? Хэрвээ та ингээ бие засдаг гэдгээр нь арай юм боловсон их цэвэрхэн маягаар асуух юм бол бие засах гэдэгт чинь 2 юм асуудал байгаа дээ тий. Тийм учраас эн чи яг шээх гэдгээр нь гэж тодруулаад байна гэж ойлгоорой. Тэгэхээр urine гэдэг бол одоо яг шээх гэсэн үг байна шүү. Est-ce que vous avez mal quand vous urinez? За энийг ердийн үед бол одоо хүүхдүүдтэй ярих юм бол quand vous faites pipi, quand tu fais pipi гэж асууж болно тий. За тэгсэн чинь non, ça va bien. Үгүй гайгүй шүү. Ça va bien. Avez-vous une assurance santé? За танд нэг эрүүл мэндийн даатгал бий юу? Тийм ээ, надад нийгмийн даатгал бий. J'ai la sécurité sociale. Est-ce que vous êtes enceinte? Та жирэмсэн үү гинэ. За энэ яг энэ нэг л хүний харилцан яриагаар гэж бодох юм бол эн чин дээр нөгөө яаралтай үед холбоо барих хүн манай эхнэр байгаа. Би эхнэр хүүхдтэйгээ амьдардаг тэргээд асуулт байх гэсэн шүү дээ. Гэтэл эн чи та жирэмсэн үү гэж асуухаар үнэхээр юм логикгүй юм шиг санагдаж байгаа. Гэхдээ энийг эмэгтэй хүн байвал яах вэ гэдэг хувилбараар ингээд би нэмээд оруулсан юм. Энийг юмдээ би өөрөө шиг инээд хүрч байгаа. За тэгээд нөгөө эрэгтэй хүн юу гэж хариулж ийн гэхээр non, ce n'est pas possible. Үгүй тийм байх боломжгүй. За би нэг инехгүй хүн шиг уншаад үгүй. Est-ce que vous êtes enceinte? Non, ce n'est pas possible. За.
энэ ерөнхий энэ им 40 асуулт хариултыг ерөнхий логикоор нь харах юм бол яг Винеттэй харилцан явуулах гэдэг хөө нэг жоохон галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг те наан цаанаа олчихсон. Тэгэхээр дахин сануулхад энэ 40 хүртэл дугаарладаг нь бол зүгээр л тэддгээр асуулт гэдгийг нь харах багцаа өгөх гэж л би ингэж дугаарлсан шүү. Түүнээс биш логикийн дарааллыг нь ингэ тулгаж байгаа хэрэг бол биш шүү. За дараа нь est-ce que vous avez perdu du poids? За та ер нь чин хассан уу? Oui, un peu ces dernières semaines. Энэ сүүлийн хэдэн 7 хоног жаахан л гинэ. Avez-vous des problèmes de sommeil? Танд нойрны асуудал бий юу? Oui, je dors mal depuis une semaine. Сүүлийн 7 хоног би их нойр муутай байна. Би муу унтаж байна. Est-ce que quelqu'un dans votre famille est malade? Танай гэр бүлд хэнэг өвчтөй хүн бий юу? Тийм ээ. Манай ах бас өвчтөй. Avez-vous voyagé récemment? Та саяхан аялсан уу? Гадагшаа аяллаар явсан уу? Oui, je suis revenue de la semaine dernière. Би түрүү 7 хоногт эргэж ирсэн. Je suis revenue гэдэг нь одоо нөгөө аяллаасаа эргэж ирсэн гэсэн үг байна тий. Est-ce que vous avez une douleur aiguë ou pas? Танд маш хурц одоо зовёр байна уу гэхгүй юу? C'est une douleur légère. Энэ нэг жаахан л өвдөж байна гинэ. За энэ douleur aiguë энэ эсрэг нь болохоор энэ хурц өвдөлт гэж байна. Энэ эсрэг нь болохоор douleur légère. Хөнгөн өвдөлт гинэ. Voulez-vous voir un spécialiste? Та одоо нарийн мэрэгжлийн специалист гэдэг нь нарийн мэрэгжлийн эмч. Та нарийн мэрэгжлийн эмчтэй эмчд үзүүлмээр байна уу? Oui, c'est le médecin le recommande. Тэгнэ хэрвээ эмч тэг гэвэл. За тэг гэдэг нь өөрөө лөө гэдэг нь хоёр хон үсгээр орлуулах төлөөний үг нь тийм. Гэвэл гинэ. За гэвэл гэдэг нь нөө recommandé гэдэг нь өөрөө одоо зөвлөх гэсэн утгаараа ашиглах гэдэг энд бол хэрвээ эмч түүнийг тэгхийг зөвлөх юм бол тэгье гэсэн үг байна. За ингээд их сонирхолтой 40 асуулт байна. За энэ 40 асуултыг хэн ч хизээч хаана ч одоо ямар ч эмнэлгийн те үүдэнд энд тэнд нь орсон дараалаар асууж магадгүй. Тэгтээ хэрэг болох байхаа гэж бодоод ийм 40 асуултыг зөвхөн энэ эрүүл мэндийн мэдээлэл өгөх авах гэдэг ийм нэг хичээлийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагын хүлээн авах дээр гэдэг ийм жишээгээр чагсааж орууллаа. За амжилт хүсье. Эрүүл байгаарай. Түр баяртай.